Сайн байцгаана үзэгчдээ. Тань мэдхүйн мэдлэг мэдээлэл олгодог тоон хүрд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хэлж байна. Манай өнөөдрийн зочноор бизнес эрхлэгч Дэ Амар Төвш оролцож байна. Бид хоёр баялагын сангийн тухай. Баялагын сан гэж юу юм тийм ээ? Үүний тухай өнөөдөр ярилцсанаа. За ингээд танаас ярилцлага эхлэе. Шууд гол санаагаа хамгийн ихэнд хэлчмээр. Одоо сүүлийн үед яриад байгаа баялагын сан гэдэг бол олон нийтэд ард иргэдтэй тэгш тэнцүү хүртээх зорилготой ийм зүйлээ гэж ярьж байгаа нь яг үнэндээ энэ жинхэнэ баялагын сангийн концепцийн бүр эсрэг юм яриад байгаа манай монголчууд. Тэрийг би хамгийн түрүүнд хэлчихмээр. Тэгээд яагаад эсрэг юм бэ гэдгийг хоёулаа одоо хамт ярилцъя тий. За тэгвэл баялагын сан анх яаж үүссэн? Энэ өвчин гэж яриад байдаг шүү дээ. Ерөөсөө энэ Dutch disease буюу Галланд өвчин гэж яриад байгаа. 1960-аад оны үед Галландд хойд тэнгист нь маш том газрын тосны илэрцүүд илрээд газрын тосны маш их өргөн нөөц илэрсний улмаас энэ газрын тос олборлох үйл ажиллагаа явагдчихсан. Маш их мөнгөтэй болж ирсэн юм шүү дээ. Тэгээд энэ нь яасан бэ гэсэн чинь нөгөө гаднаас маш хэмжээний валют орж ирээд за энэ нь өөрөө эдийн засгт сөрөг нөлөө үзүүлээд ирсэн. За юу маш их экспортын орлоготой болсон ба шүү дээ, тийм ээ. Юу болсон бэ гэхэлэр нөгөө уул уурхайн буюу энэ газрын тосны салбараас бусад салбарууд нь унж гисэн, татаад унгаад гисэн. Яасан бэ гэхэлэр эхлээд хүний нөөцийг шууд өөртөө татсан. Нөгөө хөдөө аж ахуй, за тэгэл боловсруулах үйлдвэрч гэдэг юм уу ийм салбаруудад ажиллаж исэн хүний нөөцийг өндөр үн цохиж авч гисэн. Тэгэнгүүт нөгөө газрууд яасан бэ гэхэлэр хүний нөөцийн түтгэлд орж эхэлж байгаа. Хоёрдугаарт дотоодын мөнгөнд тэмдэгтэн чангараад эхэлж байгаа. Ингэхлээр юу болж байгаа гэхэлэр газрын тосноос бусад экспортын салбарууд унж эхэлж байгаа. Нөгөө өрсөлдөх чадваргүй болж байгаа байхгүй. Одоо жишээлбэл хуучин экспорт нь $1 гаргадаг гэсэн бол 1.5 доллар болоод үнэтэй болж эхлэх юм шүү дээ нөгөө бараа бүтээгдэхүүн. Яг тэгвэл дотоодын мөнгөнд тэмдэгтэн чангарсан учраас. За 3 дугаарт ямар үзэгдэл үүссэн бэ гэхэлэр нөгөө мөнгөтэй болоод гэсэн чинь үйлдвэрлэлийн салбараас бусад одоо чинь үйлчлэгээний ч гэдэг юм уу те эсвэл үйл хөдлөх салбарын үн ихсэт гисэн. За ингээд явандаа юу болсон бэ гэхэлэр ажилгүйд л их нэмэгдсэн. За дотоодын үйлдвэрүүд нь нэг нэгээрээ дампуурсан өрсөлдөх чадвар болсон. Сүмөрлө маш их мөнгө олоод байгаа. Тий, эдийн засгийн хямрал нь үүссэн. За тэгэнгүүт энэчнээс хүмүүс яасан бэ гэхэлэр сургамж авсан. Сургамж аваад за ингэж болдгүй юм байна. Энэ мөнгийг дотооддоо байршуулж болохгүй юм байна. Энэ мөнгийг гадаадд байршуулт юм байна. Ингэжээж бид нар нөгөө нэг Dutch disease буюу Галланд өвчин, баялагын хараалч гэж яриад байгаа. Энэ юмнаас хамгаалах юм байна гэд хамгийн гол баялагын санг бий болох хамгийн гол шалтгаан ерөөсөө л энэ байсан. Түүнээс биш баялгаа ард түмэндээ тэгш ижил тэнцүү хувааж өгье гэсэндээ энэ санг ерөөсөө байгуулаагүй. Энэ бүр энийг бүр баталгаатай л. За одоо бол ийм хідэн зорилгоор дэлхий дээрх улс орны одоо баялагын сангууд ажиллаж байна. Эдийн засгийнхаа доктортой байдлыг хангах, өөрөөр хэлбэл их савлгаа үүсэхгүй байх. За ирээдүйн одоо хөгжлийн төлөө тэр хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгөлөлдөг мөнгөө. За төсвийн орлогыг бас ингээд нөгөө нэг хит уналттай юм уу тий ийм төсвийн одоо маш том эдийн засгийн мөчлөгөөс хамгаалсан. За валютын ханшаа бас тодорхой хэмжээнд докторжуулсан байдлаар одоо ингээд ашигладаг юм байна тийм ээ. Тий энэ хэд ч юм бол ер нь жоохон тийм тунхагийн шинжлэх гол концепц нь юу гэж уул уурхаагаас орж ирж байгаа мөнгийг шууд дотоодын зах зээл рүү оруулж ирж үрхээс л хамгаалж байгаасаа шүү. Ерөөсө гол нь хамгаалж тэгээд ирээдүйн одоо дотоодын зах зээлээ уул уурхай мөнгнөөс хамгаалахын тулд ийм сан байгуулад байгаа. Тийм учраас энэ сангууд нь дандаа гадаадд байршдаг. Ерөөсө дотооддоо байршдаг. За хамгийн том сангууд. Тий. Жишээлбэл Норвегийн баялагын сан гэж ярьдаг шүү дээ. 1.6 их $80 гэж шүү дээ. Тий, нэг иргэнд ногдох мөнгө нь бол ойролцоогоор $300 мянган болчиход байгаа. За дараа нь Хятадынх байна. Сингапур, Сауди Араб тийм ээ. Ихэнх нь яг газрын тос, валютын илүүд, бас валютын нөөц. Одоо сайн одоо үйлдвэр үйлчлэгээ хөгжсөн улс орнууд бол бас валютын нөөцөөр маш том баялагын сан бий болгоод юм байна тийм ээ. Одоо жишээлбэл Сингапур, Хятад хоёрын жишээ байхгүй. Уул уурхайн баялаг байхгүй. Яг байгаа л да. Тэгтээ нөгөө одоо зөвхөн уул уурхаагаас хамааралгүй. Гол нь экспорт өндөртэй. Одоо жишээ нь Сингапур гэдэгт чинь ингээ нөгөө одоо худалдаа хийдэг штэ. Тий. Тэгэнгүүт энэчнээс орж ирсэн валют нь бас дотоодын эдийн засгт нөлөөлөх гэдэг учраас Хятад болон Сингапур хоёрын баялагын сан нь нөгөө гаднаас орж ирж байгаа одоо экспорт хийгээд орж ирж байгаа валютаас бас дахиад
засгийн одоо юу дотоодын эдийн засгийг хамгаалахын тулд бас баялагын сан хийж байгаа. Анх бол зөвхөн уул уурхайн баялагаас орж ирсэн одоо мөнгнөөс хамгаалах гэж байдаг гэсэн бол одоо сүүлийн үед бол экспортод тулгуурсан орнч байд юм уу те. Эсвэл бол арай өөр төрлийн маш хэмжээний мөнгө орж ирдэг орнууд дотоодынхоо эдийн засгийг энэ мөнгнөөс хамгаалахын тулд энэ санхуудыг байгуулдаг. За манай улсад баялагын сан байгаа мó. За одоо бол яг 2016 онд нэг хууль баталсан байна. 24 онд бас тэр хуулиа бас нэмээд баталсан байна тийм ээ. За бид нар нэг сайн мэдж байгаа. Тэр ирээдүйн санд 2031 он хүртэл хинч гар хөрөхгүй гэдээ байжсэн чи 21 онд хуулиа өөрчлөөд хүүхдийн мөнгө болгоод урсгацсан. Их найдаар нь тараагаад гисэн шүү дээ. За Монголын түүх бол бүр өрөвдмөр ч юм шиг, ичмэр ч юм шиг ийм түүхтэй. Хамгийн анх 2007 онд Монгол улсын хөгжлийн сан гэж байгуулсан. Баялагын санархуу юм анх байгуулж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ ерөөсөө эхнээсээ л нөгөө мордхын хазгаа гэдэг шиг эхнээсээ л мөнгө тараалтанд зориулдаг гэсэн энэ сангууд. Уг нь бол уул уурхаагаас орж ирж байгаа мөнгнөөс дотоодын эдийн засгийг хамгаалах гэж энэхүү санг байгуулдаг бол ерөөсөө эхнээсээ л улс төрчдийн популизмд зориулсан сан болж гисэн. Монгол улсын хөгжлийн сан яасан бэ гэхээр хамгийн түрүүнд энэ мөнгөөрөө шууд бэлэн мөнгө тараагаад гисэн. Хүүхдийн мөнгө тарааж гисэн. Нөгөө гэр бүл усны мөнгийг тараагаад гисэн. За ингээд мөнгө явж байгаа дараа нь юу болсон бэ гэхээр за ерөөсөө хүнээ хөгжүүлэх хэрэгтэй байна гингүүтээ бас нэг юм баялагын санархуу юм байгууллагуудаа хүний хөгжлийн сан гэж байгуулаад дахиад нөгөө хүүхдийн мөнгөндөө дахиад нөгөө халамжиндаа дахиад нөгөө тэр тухайн үе 21 мянган төгрөг гэ тэ. Энэ нөгөө дахиад мөнгө тараахад зарцуулсан. За ингээд энэ фейлд тийм тэгээ бүр хамгийн аимшигтай нь бүр зээл авч мөнгө тараач гэсэн нөгөө баялагын сан шиг нүүрс урчилд зараад оюутлогоос зээл аваад тэгэнгүүтээ тэр мөнгөө шууд тараасан. Энэ бол бүр үнэхээр одоо нөгөө Dutch disease буюу энэ баялагын хараалыг бүр яг бүрэн төгс утгаар нь монголчуудыг одоо энэ баялагын хараалд одоо живүүлсэн гэж хэлэхэд болно. За ингэж явж байгаад за энэ бол буруу юм байна. Мөнгө тарааж болдгүй юм байна. Өрөнд ордог юм байна. Инфляцийг хөөрөгдсөн юм байна. Зөвхөн одоо дотоодын зах зээлээ ерөөсөө хэрэглэн цуурсан зах зээл болгох юм байна гэдгийг ойлгоод 2016 онд одоо таны ярьж байгаа ирээдүйн өв сангийн хууль гэдэг одоо нэг баялагын сандарх болж байгаа. 2030 он хүртэл энд гар үрж болохгүй гэдээ бүр ингээд түгжээд энэ хуулийг хийсэн. Гэтэл яг саяны ярьж байгаагаар 2021 онд нөгөө хуулиа хүүхдийн мөнгө тараахын тулд дахиад нөгөө нэг 2007 оноос хойш хийсэн алдаагаа дахиад тавцсан. За тэгэхээр одоо 24 онд баталсан хууль. Одоо ингээд нөгөө үндэсний баялагын сан чинь 3 сангаас бүрдэж байгаа юм. Хоримтлын сан, ирээдүйн сан, хөгжлийн сан гэдэг. Тэгсэн чинь уншлаа. Бас л яаж яануу? Нэг нь ирээдүйн иргэн бүр тэгш шудрах хүртэн гэж байна. Нэг нь одоо үеийн иргэдэд шудрах тэгш хүртэн. Тэгэхээр энийг ингээд ямар ч хүн уншсан мөнгө тараах юм байна гэж ойлгохоор байна. Яг үнэ. Энэ тэнэглэл одоо ч үргэлжлэж байна. Бид нар хартаа 2007 оноос хойш энэ тэнэглэлээ давтсаар л байна. 2007 он гэж одоо бид нар бараг 20 жил болох гэж худалч хүнд. Бид нар одоо болтол энэ баялагын сан яагаад байгуулагддсан бэ гэдэг концепцийг одоо ч ойлгоогүй явж байна гэсэн үг. Төсвийн сахилга бат. Энэ мөнгөний сахилга батыг л хэрэгжүүлэхийн тулд энэ баялагын сан гэдэг нэг байгуулт юм аа. Хамаагүй нөгөө мөнгөө үрээд хүмүүс тараахгүй тулд хамаагүй аваад төсвөө нөхчихгүй тулд энэ баялагын сан. Зүгээр нэг хэн жишээ хэлээ. Норвегийн баялагын сан ерөөсөө ч олон нийт тараадгүй. Анх Petroleum Fund of Norway гэдэг нэртэй байж байгаад сүүлд нэрээ өөрчлөөд 2006 оны 7 онд Pension Fund of Norway болсон. Pension Fund гэдэг нэртэй болсон. Гэхдээ тэтгэвртэй ямар ч холбоо. Тэтгэврийн сан гэдэг нэртэй мөртлөө холбоо. Маш нарийн зохицуулсан. Энэ сангийн 3 хүртэлх хувийг л үнэхээр хэрэг болох юм бол төсөвт зарцуулж байна. 3 хүртэлх хувь. Хүртэлх шүү. 3% биш. Хүртэлх. Ихэнх жилүүдэд энэ 3 ерөөсөө энэ сангаас авдаггүй. Эсвэргээрээ нөгөө төсвийн илүүдлээ энэ сан руугаа хийгээд идэв. За хоёрдугаар төсвийн зарт энэ сан засгийн газраас улс төрчдөөс хол байх ёстой. Гэтэл өнөөдөр бид нар саяныхаа хуулинд өөрчлөлт хийгээд сангийн яам удирдуулсан ба. Хийн засгийн газар улс төрчд удирдах байгаа. Тэгэд энэ мөнгө чинь уг нь хөрөнгө оруулалтын менежерүүд хөрөнгө оруулалт хийгээ явж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ манай мөнгө хаана байгаа вэ? Мэдгүй та. Мэдгүй. Монгол банкнд хэвтэж байгаа. Монгол банкнд. Тэгээ тэр мөнгө нь байгаа мó гүм үү хинч мэдэхгүй. Бичлэлт ч юм уу? Бичлэлт ч юм уу бүү мэд. А тэгэхээр энэ юу болж байгаа гэхээр
нөгөө нэг үндсэн олон улсын философийнхоо эсрэг яваад байгаа байхгүй. Буруу ойлголтууд байгаа шүү дээ. Зарим улс төрчид бол баялагын санг төсвийн орлого дутагт ашигладаг нөөц хөрөнгө гэдээ буруу ойлгодог. Иргэддээ ч ойлгуулад байна. За ер нь их олон хүн баялагын санг иргэдэд хөв хүртэйгсэн. Энэ бол бүр хавтгаа шүү дээ бүр. Одоо нэг кино байгаа шүү дээ тий. Херогийн хийсэн. Үзсэн үү? Үзсэн. Оо бүр жил болгоо 10 сая төгрөг боломжтой гэдэг гэж ярьж байна. Тэгээ тэрийг нь засгийн газрын мөнгөөр тий. Татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн телевизээр зэрэг гаргалаа. Бараг 20 телевизээр зэрэг гаргасан. За зарим баялагын санаанд дотоодын үйлдвэр зам орон сууцны төсөлд хөрөнгө оруулалт хийдэг гэж бас нэг буруу ойлголт байдаг. Одоо манай хуулийн дээр ч гэсэн байж байгаа. Саяны үзүүлсэн хуулийн 3 дахь дараа нь тийм үү? Хөгжлийн сангаар дэд үтцэд хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа. За баялагын сангийн сайд ерөнхий сайд засгийн газрын мэдэлд байх хэрэгтэй гэсэн асар том буруу ойлголтоос явдаг. Тэгэхээр энэ бүх буруу ойлголтыг л одоо сүүлийн хэдэн жил манад ингээд бүр тогтчод биш. Баялагын сан гэдэг чинь өөрөө төгсөн бол биш. Гэхдээ одоо нөгөө одоогор нээж илрүүлчихэд байгаа уул урхаагаас ч юм уу те эсвэл экспортоос хамаарсан орнууд өөрөө өөрсдөө эдийн засгийг хамгаалахын тулд хийж байгаа төсөв санхүүгийн сахилга батыг л хэрэгжүүлэх гээд байгаа юм болохоос биш. Ямар нэг юм хөрөнгө оруулах гал эсвэл иргэддээ мөнгө тараах гэж байгуулсан ямар ч тийм концепт байхгүй шүү. Ер нь хуураад худлаа яриад байгаа шүү. Одоо манад нэг юм жишээ яваад байгаа шүү дээ. Одоо 2006 онтой харьцуулахад 26 оны төсөв бараг 6 дахин их болцсон. 20 онтой харьцуулахад 3 дахин их болцсон. Энэ их мөнгийг төсөв рүү одоо тэр төрийн данхаалт руу цацах биш. Уг нь хоримтлуулаа явж исэн бол энэ улс чинь нэлээд том хэмжээний баялагын сангийн хоримтлалтай болцсон. Яг үнэ. Энэ нь эргээд төсвийн доктортой байдал, эдийн засгийн доктортой байдал тийм ээ. Энэ олон зүйлд одоо эрийг үр нөлөө үзүүлэх юм боломжийг л одоо бид нар алдчихад байна гэсэн үг шүү дээ. Яг үнэндээ яг энэ байдлаар баялагын сан бол Монголд хэрэгжихгүй юм бэл. Яг нөгөө үндсэн концепцийн шууд бүр эсрэг юм ярьсан байгаа шүү дээ. Хуулийн дээрээ хүртэл бүр ингэж эсрэг заагаад өгсөн. Нөгөө нэг эдийн засгаа гадны валютаас хамгаалах те нөгөө дач дизизийг одоо дизизээс өөрсдөө хамгаалахын тулд байгуулж ирсэн юм чи эсрэгээр улам нөгөө галланд өвчин нөгөө улам баялагын хараалт өөрөөсдөө өртүүлэх ийм хуулийн төсөл ийм баялагын сан хийцэн амтаа болго ингэж ярьж байгаа тохиолдолд би бол энэ бол одоо бүтэхгүй юм байна. Бидний нөгөө нэг аппликейшн дээр байгаа шүү дээ ийм мөнгөлтөр тий. Танд орхоо яваад байгаа шүү дээ. 135 сая төгрөг гээд. Танд 135 сая төгрөг байна. Одоо ингээд дараа жилд хэд болно ч гэдэг юм уу тий. Тэгээ нэг сайд гарч ирэнгүүтээ нөгөөдгий чинь энэ жил их нүүрс орлуулж байна. Танд очих мөнгө ингэж нэмэгдэнэ ч гэдэг юм уу. Ерөөсөө нөгөө муухай хамаг новшин юмнуудаа баялагын сан гэдэг юмны ингээд ард нуудаж байгаа гэдэг. Хувийн өмчиг дээрэмтгтэй баялагын сан. Мөнгө тарааж нөгөө иргэдийг халамжийг хавтааруулахдаа дахиад баялагын сан хийж шиг дараа. Энэ болгон ч бүгд эдийн засаг чинь маш хортой шүү дээ. Яагаад энийг ойлгохгүй юм бэ? Тэгсэн чинь яг үнэхээр жинхэнэ баялагын сангийн ойлголт чинь тэрний эсрэг юм яваад байна. Тийм биш. Одоо жишээлбэл Норигийн санчуудаа бараг 70 гаруй улсын тийм хамгийн сайн хувьцаанд хөрөнгө оруулад. Тэгэхээр нэг компани нэгээс илүү хувь эзэмшдэггүй тий. Тэгээд эн чинь бүр ингээд нарийн зохицуулалт үргэлж аривжж идэг. Тийм. Одоо юм л. Одоо жишээлбэл ойролцоогоор нийт баялагын сангийн тэдэн хувь нь зөвхөн ийм компани хувьцаанд, тэдэн хувь нь зөвхөн Нью-Йорк, Токио, Лондон гэдэг том хотуудын зөвхөн энэ гудамжинд үл хөрөнгө авна. Ингээ явчихж байгаа. Дээрээс нь баялагын сан байнга ашигтай ажиллаад идэм үгүй. Заримдаа алдагдaltaй орно. Гэхдээ ингээд ерөнхий дундаж юм харах юм бол прогресстэй тий өсөлттэй. Түүнээс ч одоо жил болгоо ингээд Норвегийн баялагын сан ашигтай ажиллаад идэм бол гэвэл бас үгүй. Ягаад гэвэл эн чинь өөрөө эрсдэл шүү дээ. Хөрөнгө оруулалт гэдэг чинь өөрөө эрсдэл байхгүй. Тэгэхээр хамгийн бага түвшинд хөрөнгө оруулалтыг эрсдлийг хамгийн бага түвшинд өгөөжийг яаж максимум байлгах вэ гэдэг л энэ нөгөө юмыг л хийж байгаа. Тэгэхээр хоёрхан юмыг хүмүүс сайн ойлгож байсан. Нэгдүгээрт энэ бол санхүүгийн сахилга батыг бий болгохын тулд бий болгодог сайн юм байна. Хоёрдугаарт дотоод руугаа энэ уул ураагаас орж ирж байгаа маш хэмжээний мөнгийг шууд цутгаад нөгөө дач дизиз гэдэг буюу энэ галланд өвчин баялагын хараалт өртүүлэхийн тулд энийг бий болгодог юм. Түүнээс биш баялагийг тараах ч юм уу те иргэн болгонд хой үртээх гэж энэ баялагын сан гэдэг энэ дэлхийн нийтийн ойлголт ерөөсөө тэгж явдггүй. Харин манай Монголын баялагын сан бол те буруу ишсэн сүх шиг нөгөө дэлхийн стандарт нөгөө дэлхийн зарчмаас
нөгөө дэлхийн концепцээс шал эсрэг зүгт явж байгаа улс төрчид маань биднийг ингэж хуурж байгаа юм байна шүү гэдгийг маш сайн ойлгосон. Тийм. Зөндөө сошиал орчинд явдаг штэ. Баялагын сан халамжийн сан болгож болохгүй. Манайд ирэхэд нэг хуулинч гэсэн, за иргэдэд өгч байгаа ойлголт нь ч гэсэн тийм ээ. Нэг тийм халамжийн сан маягийн яваад штэ. Угтаа бол саяны хэлсэн жишээнүүдээр нэмээд улс орон өөрийн гэсэн хуримтлалтай болдог. Тэр хуримтлалаа тодорхой маш нарийн хууль дүрмийн дагуу хэрэгтэй үедээ маш бага хуваар ашигладаг. Одоо магадгүй маш том эдийн засгийн шок болдог. Эсвэл ковид чиг одоо том аюул дахин нүүрлэхэд тэндээсээ маш бага хувийг нь хэрэгэлдэг. Бүгдийг хэрэгжилж болдоггүй. Ийм л одоо зохицуулттай. Өөрөөр хэлбэл сайн ажиллаж байгаа үедээ тэр олсон их орлогоо хадгалдаг. Тийм маш тийм ухаалаг систем шүү дээ. Хэцүүдсэн үедээ маш бага хэмжээгээр хэрэгэлдэг. Туслуулдаг өөртөө. Түүнээс бас л ингээл бүгдийг аваад тусалчихна гэсэн үг биш шүү дээ. Тийм. Манайх шиг одоо ганцхан хуулийн өөрчлөлтүүдээ бүгдийг нэг удаагийн хүүхдийн мөнгөнд тараадаг биш. Одоо жишээлбэл ингээд баялагын сан руу чи ингээд мөнгө орж явах хэрэгтэй шүү дээ. Зарим жил бүр нойллоо чинь. Зарим жил 20% болох чинь. Зарим жил бүр авахгүй. Гэхдээ энийг ямар сахилга бат гэх юм бэ? Тэгснээр дураа өргөлөөр хүмүүс мөнгө тараа чинь сонгуулийн өмнө болохоор. Тий, дуртай үедээ хуулийн өөрчлөлт чинь. Штрих нэмэл өөрчлөлт гэж ерөөсөө. Нэг штрих нэмэл мөнгөний тараа, нэг штрих нэмэл нөгөө 30% хүртэл өөрчлөхгүй гэсэн юм байхгүй. Тэгэхээр энэ баялагын дэлхийн нийтийн баялагын сан гэдэг ойлголтын эсрэг зүгт яваад байгаа шүү гэдгийг л хүмүүс цөөхөн ч гэсэн хүмүүс ойлгосон. Ихэнх нь бол ойлгохгүй. За өнөөдөр бит хоёр маш сонирхолтой сэдвээр ярилцлаа тий. Баялагын сан гэж яг юу юм? Зөв замаар явж байгаа юм уу? Бид нар юундаар анхаарах ёстой юм? Иргэдэнч, бодлого боловсруулагч нь ч тийм ээ. Бүх шатанд одоо яах ёстой гэдэг талаар одоо ярилцж байна. Тэгээд 90 хүний зүгээс ирнэ. Бид яагаад заавал ингэж одоо ямар нэгэн сангаас мөнгө нэх ёстой юм уу? Энэ бус улсаар нь тэгдэв юм уу? Ийм юм байна. Маш их ярьдаг шүү дээ. Зарим хүмүүс ингээ үнэн худлаа мэддэхгүй тий. Тэр Норвегичийн иргэн болгондоо маш их мөнгө тараад шүү дээ гэдэг ч юм уу. Ийм ойлголт маш их явдаг. Тэр бол өстой шал худлаа шүү. Одоо жишээлбэл Сауди Араб байна. За зөвхөн Норвегийн ярих байвал Сауди Араб бас баялагын сантай. Баялагын сангаас мөнгө тараагаад юм үгүй. Бас ялгаа байхгүй. Яг Норвегийн баялагын сан шиг одоо нефтээс орж ирсэн мөнгөө гадаадд байршуулаад зөвхөн хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа. Одоо ингээл тараад. Гэтэл уул уурхаагаас орж ирсэн мөнгөө шууд ингэж бэлэн мөнгө болгож тараасан тохиолдол байна уу? Байна. За тэгсэн улсууд яаж яах гэхээр яг Монголтой адилхан дампуурч. За энэ дампуурсан улсуудын жишээг би танд хэлж. Монгол, Венесуэл, за тэгээд Нигер, 2000 оны үеийн Орос эдийн засгаа сүрүүлээд байгаа. Тэгээд хамгийн гол нь зөвхөн эдийн засгаа сүрүүлэхээс гадна хүмүүсийн ёс суртахууныг айгүй муухай болгоо шүү дээ. Бусдаас ингэж тижээлгэж тэтгүүлж амьдрах хэрэгтэй юм шиг тийм ойлголтыг хүмүүст өгчдөг. Тэмцдэггүй болгож байна. Тэгээ юу болдог гэж яг нөгөө Америкийн индианууд, нөгөө нэг Австралийн аборигенууд шиг тэгээ нэг арх уулсан ажилгүй хэдэн нөхдөл болж байгаа юм. Ийм улсууд дандаа сүрэл рүү, уналт дороотл руугаа явж байгаа шүү гэдэг хүмүүс минь нэг хараад анзаараач. Бид нар өөрсдөө тэрний маш том жишээ болцсон явж байна монголчуудаа. Өнөөдөр бид нар амар том жишээ болцсон. Монгол улсын нийт экспорт зөвхөн уул уурхаагаас хамаарч байна. 93 орчим уу тий? Манай Монголд уул уурхаагаас өөр ярддаг сэдвгүй болцсон байна. Нөгөө хуучин мал аж ахуй гэдэг байсан бол мал аж ахуй ч одоо бүр эдийн засгийн хаанаач хүрхээ болсон. Тэгэхээр энэ бол дач дизизийн бүр маш хүндэрсэн хувилбар руу орчоод ахтал манайхан нөгөө нэг юм ярьсар хэвэрэл. Одоо тэгээд бүгд мөнгө нэгдэг болчихлоо. Одоо бүгдээрээ халамжгүй бие дааж тий? Ядахта одоо хүүхд төрүүлсэн бол түүнийгээ тижээж өсгөж сургаж эрүүл мэндийн зардлыг хариуцж чаддаг болмоор байна шүү дээ. Хариуцлагатай болмоор байна тий? Тэгэхгүй ингээд улс төрчдийн популизмд, улс төрчдийн амлалтанд автаал байх юм бол яг уу бид нар улам залхуу болоод байна. Улам бид нар тэднээс хараат маш бага мөнгөний тийм хараатал болоод байна шүү дээ иргэд. Яг үнэ. Тэг яг одоо ийм жишээ маш олон байгаа. Тэгээд би зүгээр хүмүүсийг одоо бол мэдээлэл маш нээлттэй болчихлоо шүү дээ. Та бүхэн зүгээр л чат GPT-гээс л асуучих. Тэ? Заавал нэг юм зузаан ном уншаадах шаардлага байхгүй. Амар ойлгомжтой ингээд байгаа юмыг тэ бид нар зүгээр л энгийн маш энгийн хүн төрөлхтний ойлгоцсон юмыг ойлголгүй одоо бид нар 20 жил явж байгаа.
Тэгээ хамгийн аимшигт нь юу гэж улс төрчдийн энэ худлаа хий хоосон ярианд шууд итгэдэг манай монгол хүмүүс. Шууд итгэв. Нөгөө 10 сая төгрөг жил болгон нэг хүн авах юм байна штэ. Тэнгүүтээ тэр мөнгөө барьцаалж байгаа бид нар эрүүл мэнд, боловсрал, байранд хийж болох юм байна штэ гэд. Нөгөө баялагын сангийнхаа эсрэг юмд шууд итгэж явж байгаа юм. Зүгээр л маш энгийн Google ч юм уу ChatGPT-гээс асуучих юм аа хийж чадахгүй л ингэ явж байгаа. Тэгэл шал худлаа эрх мэдэл донтсон худалч улс төрчдийн ярианд шууд итгэл явж байгаа. За өнөөдөр Амраа бит хоёр баялагын сан гэж юу вэ? За баялагын сангийн талаар бид нар үнэхээр зөв ойлгож байгаа юм уу? Тэ? Бид нар ямар буруу ойлголттой байгаа юм бэ? Манай улсын баялагын сан үнэхээр зөв явж байгаа юм уу? Буруу явж байгаа юм уу гэдэг талаар одоо маш сонирхолтой ярьцлага өрнүүллээ. Ингээд хэрвээ бит хоёрт итгэхгүй байвал зүгээр интернет рүү ороод харчаач тэ гууж гин. Өөр юм хэлмээргүй тий. Ингээд ярингууд айгуул энэ хоёр худлаа ярьж гин гэж бодсон шүү дээ. Зүгээр л олон улс юу гэж үзэж байгааг интернет рүү ороод үзчих. Интернетээр бол баялагын сангийн тухай ойлголт, баялагын сангийн жишээнүүд, улс орон яаж ашигладгүйгээд маш өргөн мэдээлэл халамжинд тараагаад байгаа мó гүм үү гэдэг нь амар тодорхой байж байгаа. Энийг яг яах гэж ашигладаг юм хэр улс орны хөгжлийн төлөө, ирээдүйн хөгжлийн төлөө ашигладаг хүмүүс эргэн бүрт мөнгө тараах гэж энэ санг байгуулдаггүй гэдэг бол одоо бүх улс орны жишээн дээр байж байгаа. Ингээд тав хүн бас ороод үзээрэй тийм ээ. Тий яг үнэ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлж байна. Дараагийн пүрэв гарагаар дахин уулзцгаая. Баярлалаа та бүхэнд.